болохоор би Dark-ын ингээд өнөөдөр та бүхэнд Awesome Music Center-ээр худалдаалж чи. За best seller нэгэн гитараа танилцуулж чинь. Энэ бол Donner Brand-ийн DST 100 Sunburst гэдэг загвар. За энэ болохоор та бүхэн зүгээр Amazon руу юм эсвэл Google руу YouTube руу мэдхгүй зүгээр яг энэ DST 100 гэж хайгаад search хий. Тэнгүүд үний дүн нь юутэй ийтэй review мэдээ хүүхэндээ гараад тийм учраас би олон юм уншихгүй зүгээр бүгдээрээ unboxing гэж үздэг. Yes, доктор талдаа тонерс супер юм байна. Ийм бай. Харж байна уу? Яа, энэ гараад. За ямарсан гитар нь бол өөрөө энэ буудын цаана байгаа. За кейс нь болохоор soft кейстэй юм байна. Soft гэдэг маань одоо зөв amplifier. Ёо, зөв өөр амплифайер гэдэг боцтой төсөөлөөс илүү. Yeah. Cable. Энэ их нэгсэн байгаа instrument cable 10 feet pro audio cable. Pro. За камертон байна. Хөглөгчтэй. За. Энэ сүг юм бэ? Ядчих. Ямар их юм тийм бэ? За. Extract нэ. Мөрч гэсэн. За. Гитар капо гэж байна. Donner капо байна. Я өөрийгөө чисто юм хатдаг. Pick. Donner pick. Strings нэ. Ямар их юм гэж байна. За бүгд би өөр макар нөгөө manual тийм биш үү? За энэ хүмүүс мэдээс нэг truss rod-оор тааруулдаг тусаалгүй. За тэгээд чигнээс авах. Энэ manual нэ, user manual нэ. За ингээд work нэ. За ийм юм дагаж ирдэг гэсэн үг үнэхээр супер. Тэг хийх юм байхгүй. За ингээд одоо бүгдээрээ яг гитараа задлж үзцгээе. Яа, би бас үзмээр байна. Бүгд аав задлж үзчихье. За энэ нөгөө цахилгаан гитар учраас өөрөөгөө гош дуурах хэрэгтэй. Тэгэхээр одоо ингэ тийш би л нэг жоохон багтаа анхныхаа цахилгаан гитарыг авахаар дахиад дагаад нөгөө амплифайераа хайдаг, төгсгөгчөө хайдаг. Тэгвэл энэ гитар бол тэг шаардлагагүй өөрт нь өөрхөн ийм cute юу амплифайер гэдэг юм. За эндгээ бас ядчаач үүртэй лац мацтай юм байна. Йоо. Зээ ингээд нэгөөр тааруулах гэж шүү. Хөөх юм би. Амар cute уустай. За тэгээ энэ болохоор masterтэй driveтэй юм байна. Өөрөөр driveтэй tone, тэгээ driveтэй. За энэ харахгүй. BT гэж бил буруу болгохгүй Bluetooth авах. Bluetoothтэй юм байна. Зүгээр супер. Энэ ампанда залгаад байгаа. За гэхдээ бүгдээрээ дуурахаас өмнө дараа ямар хүүхдээ ямар гитар гарцгаа. За задлаа. Яг уу юуны хувьд болохоор гоё өөртөө бас солиод гоё хард кейстэй орж бас айгүй гоё баг. Тэгэд үний хувьд бас амар нийт үнэтэй шүү дээ. Ийм супер гитар юм байж. За би үнийг хэлэхгүй. Та бүхэн зүгээр бүгдээс хайгаад үзчих. Amazon дээр байгаа тэр үнэт манайх зарагдана. Яг өөрийнхөө үндсэн сайт дээр байгаа үнэт зарагдана. Супер. За энэ болохоор дэлхийд гитарыг яадаг гэхээр нөгөө low level, mid level, high level, master level гэж явдаг. Энэ болохоор mid level-ийн гитар. Ерөнхийдөө бол beginner болон одоо монголоор үгийн анхлан суралцагч болон дунд түвшний суралцагч зориулж бүтээсэн гитарга яг pro гитарууд гэж би хэлэхгүй. Pro гитарууд нь 3000 доллараас дээш эхэлдэг. Энэ болохоор яг анхлан болон дунд түвшний хүнд бол үнэхээр сүр. Хараа сервер дээр гэдэг юм шиг. За би нэг анх удаа харж байгаа шокрол боо шүү. Зя ой Sunburst наар жарж юм уус мултай шар өнгөтэй. За пик болтой за мэдээж энэ дээр бид яг хэрэгтэй manual-ийн шин хийж байна. За юм та. За яг одоо миний нар DST 100 гэдэг гитар байна Sunburst гэдэг. Тэгээс надад хамгийн таалагдж ерөөс нөгөө нэг сонирхол татаад байгаа энэ app таа байхгүй. Нөгөө нэг гитар тоглож байгаа хүмүүс чинь app хэрэгтэй. Тэгээд дээрээс нь аналог эффекттэй баах юм хэрэгтэй бол биш үү? Янгууд энэ зүгээр ингэж хийдэг гэж байгаа. Одоо яг энийг тоглож байгаа. Яттай байна.
Үүртэр драйвтай. Энэ зүгээр янз юм байна. Анх сурж байгаа хүмүүст бол амар тохиомжтой. Ямуудлаа энэ гитар нь дөнгөж сая ирсэн мэт тий. Хайрцагсаа задлаад сервис хийгээг байгаа тий. Сервис хийгээгүй мөртлөө юу н анх зарж байгаа гитар шинэ гитар ийм байдаг байхгүй. Одоо ингээд 3 ногоо гүйлгээд үзүүмүүд энэ лаадын бүхэн илүү гараад ирсэн. Тэгээд ингээд явуулгууд энэ 3 ногоо ингээд зүсээ сэтгүүлээд байдаг байхгүй. Гэсэн чи энэ юусоо тийм байна. Тэгээд амар ойрхон гарт ивдэг. Анх сурч байгаа хүмүүст тэр байна. За BTS 100 энэ гитараа зөвөр өөртөө бүхнээ шийдсэн янзын гитар гэдэг. Бүр гайхалтай гэдэг үгч марк багтахаар. За тэгэхээр та зөв нь бол энэ гитарыг авах юм. Ингээд одоогод нэг сумаа хэдэн тулаа гэж ярьдаг билээ. Хоёр тулаа гэж ярьдаг шүү дээ. Энэ бол бараг нэг сумаа хаа болоо. Тэгэхээр та энэ гитарыг авах. Хамгийн зөв юм. Тэгээд гитар ч гэсэн өөр амар гарт ирдэг. За тэгээд энэ гитарыг авах гэсэн юм байна.